네, 조금만요. Тавцын эхлэх үеэр сайхан хэлээ. Дундуур нь баахан явцтай өндөр болсон гэж бодож байна. Яг уу маа багийн хувьд өнөөдөр ер нь бол яг ямар хамгаалалт хэргийг бол мэдчихсэн. Солонгосоос ямар хүчтэй хамгаалалт, ямар тоглолт угаас ямар хүчтэй болохыг мэдчихсэн. Тэгээ яг уу дасгалжуулагчтайгаа манайх ер нь багаараа яг прессингээс яаж гарах уу те. Угаасаа ийм урагшаа шахсан хамгаалтаас яаж гарах уу гэдээ ер нь бол маш сайн бэлдсэн. Тэгээ яг ихний хоёр үдээр бол ер нь төлөвлөсөн төлөвлөгөө маань ер нь хэмээс гайгүй хэрэгжээд тоглолтыг бол яг ойролцоо ижил төвшин дуусгаж чадсан. Тэгээд 3-4 үдээр болохоор яг айлын 3 шилтүүд орсон жоох их оновчтой болж эхлээд жоохон тэрнээс нь болоод өөрөөсөө жоохон сэтгэл санаагаар жоохон хямрах юм уу те. Тэг яг жоохон хамгаалалт жоохон хүч алдснаас болж жоохон алдаа гараад оноогоор дасраад явсан. Зөвхөн дэлхийн удаач өндөр хүчтэй байсан шүү дээ. Тэгээд залуугийн бүрдгүүд байх шиг байна. Өөрөө ч одоо солонгосчууд олон жил тоглож байсан. Энэ удаагийн шигшээ бас хэр онцлогтой байна гэж бодож байна. Яг манай Монголын шигшээгийн хувьд бол яг ер нь бол солонгосын багийг ер нь бол сайн мэднэ. Ямар хөө дэлхийн аврагт оролцсон сайн бас баг Азийн бол айгүй томоохон багуудын нэг гэдэг бол мэдж байгаа. Тэгээд яг солонгосын багийн хувьд бүрэлдэхүүний хувьд гэсэн ер нь хоёр ахмад тоглогчдын хоёр тоглож харагдаж байгаа шүү дээ. Бусд нь дандаа шинэ залуу тэгээд нэг ер нь их залуу бүрэлдэхүүнтэй айгүй хүчтэй баг. Ер нь бол нутг дээрээ зохиож байгаа гэдэг нь болохоор яг аврагын төлөө тоглох хэмжээний баг гэж бол бодож байгаа. Тэгээд яг юу ч гэсэн өөрсд байгаа бүх хүчээ гаргаад тоглоё гэж ер нь зорьсон. Тэгээд яг өмнө нөгөө мах 3-4 хүчтэй тоглолт хийсэн болохоор бас жоохон өнөөдөр ядралт жоохон ойр орох нэг шөнцөх өдрөөлөн тоглож байгаа болохоор жоохон ядралт жоохон баг зэрэг байлаа. За баярлалаа. Дараагийн тоглолтод амжилт хүсье. За баярлалаа.